Өнөөдрийн Монгол улс 2 цэг тэгийн тодорхойлт нь юу бол яг Монгол байдаг Монгол философичийн хувьд Монгол орныг шүмжлэнүүдээр хардаг. Монгол хүнийг шүмжлэнүүдээр харна. Энэгээр философич хүн чинь нөгөө дандаа үннийг, зүгийг илчилж гаргаж ирдэг. Өнөөдөр ингээд нэг бүхэл сэдвээр ажилладаг. Монгол улс 2 цэг тэг эхэлсэн байгаа. Нэг талд нь нутгизм, нутагтнууд, нөгөө талд нь шал өөр ертөнцөөр орцсон дижитал захин ертөнцийн видеоны дэлгэцийн үе хажуудалд юм байж. Тэр инээдэмтэй тэр үлгэр тэр жижигхэн амьдрал ард хоцорсон. Энийг одоо хүлээмжшүүлэх хэрэгтэй. Бидний бүх инээдэмт амьдрал ард хоцорсон. Бяцхан хямдхан амьдрал, жоохон юмд нэг баярлж хөөрдөг. Даачтай иймч байх гэж. Арай ийм биш үсттэй. Өнөөдөр 2 цаг 0 бол тэр арайчтай гэж хэлсэн чинь бидний бодитод шоолж исэн маань, шоглож исэн маань тэгээд өнгөрчих нь үсттэй гэж байсан маань зүгээр бодит байл өдөр тутам болчихсон. Тэгэхээр бидний бүх амьдрал маань хошин шог инээдэмтэй ийм сонь болчиход байна шүү. Монгол улс 2 цэг тэг хэлсэн. Одоо энийг хүлээмжшүүлэх, энийг тодорхойлох, энийг ойлгох маш хариуцлагатай үе хэлсэн. Хятад, Орос, Америк, Европ, Япон, Солонгос ямар ч асуудалгүй. Яг бол энийг мэдчихсэн гэдэг чинь. Энийг мэдчихсэн учраас төрийнх нь бодлого, боловсролынх нь бодлого, шашных нь бодлого ороод явчихсан. Эдийн засгийн бодлого ороод явчихсан. Мөнгө хаашаа явуулах уу? Бүгдийг мэдж байгаа. Бид нар хийж мэдгүй. Шинэ хэвийн байдал гэсэн үг яваад байгаа шүү. New normal гэдэг. Тэр бол шал өөр цаг үеэрсэн, техник технологийн цаг үеэрсэн, гар утасны цаг үеэрсэн, интернетийн цаг үеэрсэн. Цаашаа одоо бид нар чинь artificial intelligence ярих гэдэг шүү дээ. Одоо chat GPT ярих гэдэг шүү дээ. Ийм цаг үе ирчихсэн. Аваасаа хийжсэн асуухгүй chat GPT-гээс асууж шүү. Улс орнороо шүүмжлэг. Хаавал шүүмжлэлийн холбоо монд гарчаад байгаа шүү дээ. Одоо бид хавсан өдөрлөд гэсэн. Монгол улс 2 цэг тэг гэсэн. Өнөөдөр бол бид нар Монгол улс 2 цэг тэгдээ бэлдсэн. 1 цэг тэг болвол ард үргэлжлэсэн.